Hi Hi guys. guys. За бит хоёрын дараагийн бичлэг давтай морил. Өнөөдөр бит хоёр ямар бичлэг хийх гэж байгаа гэхээр бас асуулт хариултын. Би ингээ хэдэн асуулт бэлтсэн байгаа. Тэгээд тэрний хадлаар ингээд өөртөөхөө өнцгөөс хариулаад явъя гэсэн тийм бичлэг хийхээр сууж байна. Тэгээд бит хоёр өнөөдөр ажилдаа явцгаагаад, бэлтгэлдээ явцгаагаад гэртээ ирсээд тэгээд ер нь унтах тийшээ хандах га. Тэгээд унтахаас өмнө гоё юм ярилцсангаа бичлэг хийгээд үлдээ чи гэж бодлоо. Тэгээ би эдэн бичлэг бэлдсэн байгаа. Тэгээд бичлэг энэ асуулт бэлдсэн байгаа. Тэгээд чамаас асууад би ихтэй энэ асуултуудаа өөрөө ч гэсэндээ нэг амар уншааг байгаа заяа. Тэгэнгүүт зүгээр л хоёлаа өөртөө үнцгийг чөлөөтэй яриад явахад болно. Яа. Болно аль бисэн. Харин аль би усны ярьчлаа. Зя. За ингэнэ. За би ингээд ер нь чинь Солонгост амьдралын талаар асууя заяа би. За. За ер нь Солонгост амьдрах ямар байдаг вэ? Анхны сэтгэл чинь ямар байсан бэ? Анхныхаа. Тий. Тэгвэл надад л гоё байдгаа гэж. Гэхдээ яг хүнд ирээл яг нэг энчон дээр буугаал онгоцны бодол дээр буугаал төрсэн сэтгэл. Яг буугаад уу. Тий. Буугаад гоё байсан. Гэ гоё эсвэл детальтай яар бив. Гэхдээ яг Одоо бив нь ихлээр заяа. За. Бив нь ингээл энчон дээр буунгууд амар тийм саарл тэнгэртэй амар бөхчм яг тийм мэдрэмж төрсөн байхгүй тэнгүүд амар тийм чиглэгч юм уу нот даасан амар үнэхээр яг нэг уурын амсгалын хувьд үнэхээр тийм чиг мэдэрсэн. Тэгээд тэндээсээ шууд ингээ автобусанд явсан болохоор нэг хөдөө явсан болохоор тэгээл баах нэг тосгон мосгон нэг тиймэрхүү тариантал бай харсараа явсан болохоор яг анхны сэтгэл бол нэг тийм онцон байгаагүй. Яг зүгээр ирсэний дараа л. Минийх бол яг бас бөхчөн байсан. Тэгээд зэрэг хөгжлийг нь бас гайхсан. Йоо яасан гоё. Чи нөгөө намайг бол шууд сөүлд ирсэн болохоор яг гоё тийм. Тэгээд нэг гайхсан юм юу байсан бэ гэвэл гудамж нь ингээд нэг тийм нэг бүгд ингээд засмал зам байдаг шүү дээ. Нэг шараа байхгүй. Тэгээд гайхаал гэж бодвол. Тэгээл нөө би ч ээжийн дүүгинд байсан би байх гад ирж байгаа байхгүй. Тэгээл ээжийн дүүгийнхлоо хаалгын онгоолс чи нэг жижигхэн юм ёо 0 шиг бараг нөө өрөөнө 0 шиг юм жижигхэн. Тэгээл за энэ л ах юм байна даа л гэж бодсон. Надаас нэр Бернуд нээр шок гэсэн шүү дээ. Нэг тийм хоёр алхаад дуусчих тий. Яг алцаа газар ч юм уу. Яг one room-уд нэг өрөөнөд нэг тийм байсан. Тэгээд сүулдэ гоё том болчтой дөөч шиг том санагддаг. Сүулдэ нөгөө нэг гасаад тий. Тэгэл тэнцэн ингээ хоёул гурлаа байгаа мөртлөө тэгэл нэг мэдгээ ивэ болоо байчдагсэн тий. За тэгвэл заяа хамгийн хэцүү зүйл нь тэгээд хамгийн гоё зүйл нь юу байсан бэ? Яг одоогийн хувьд уу? Анхны хувьд уу? Тий. Хэцүү байсан нөөсө хэл мэдэхгүй. Хэцүү байсан. Тэгээ ажил хийхээсээ илүү ажил хичээлээ зохицуулах нь жоохон хэцүү байсан. Яг ажиллаа цагийн менежментээ. Ажиллаа хиймээр хичээлээ хиймээр гэл. Тий. Тэгэл гоё юм гэвэл юу штэ. Яг ингээл би нэг ажил хийж чатаас хүнд мүнд гэж боддог байсан байхгүй. Ингээл би энийг хийж чааштай нэг давна гэж боддог надад гоё санагддаг байсан. Чи хамгийн анх хийжсэн одоо цагийн ажил ямар ажил байсан бэ? Цагийн ажил гэж би чам нөө энд ээжийн дүү чинь бараг 7 8 жил болцоо. Тэгээ ээжийн дүүнд одоо нураалтын ажил хийдэг байсан байхгүй. Тэгээ анх тийм нураалтын ажил хийжсэн. Анх удаага тэгж ажил хийжээ. Хамгийн гоё зүйл нь юу байсан бэ? Надад л хоол гоё. Ажилласоо, солонгосоос уу. Ер нь тий Солонгос улсын хамгийн гоё зүйл нь чамд таалагдсан зүйл. Тэгээ яг ингээд цагийн юм цагтаа л гоё санагддаг байсан. Яг нэг цагийн юм цагтаа. Яг тэдэн цагт гэсэн бол яг л тэдэн цагт бүх юм эхэлдэг ч юм тий. Тэнгүүтээ ажил нэг тийм гоё уурштэй. Тэгэл төгжрөл байхгүй, нийгмээс хамаарсан ямар нэг стресс байхгүй. Тэгээ бүх юм нь гоё системчлэгдсэн тий. Тэрнээс гоё шүү Солонгос улсын. Тэр нөгөө нэг ягсуг хүмүүс ингээд яг ингээд хэлсэн л бол яг л хэлсэн дээ. Тэгтээ үгүй гэсэн бол үгүй, тийм гэсэн бол тийм. Тэгэл цалин ч гэсэндээ яг
цагийн тооцоол амар тийм шудраг тий. Тийм. Яг нөгөө мэдээж ганц хоёр ч юм уу одоо нөгөө 10 хүн байлаа гэхэд ганц хүн нэг тийм цалин мөрөх ч юм уу тиймэрхүү асуудлууд зөндөө гардаг л гадаад хүмүүсийн бидний хувьд бол тий нөгөө солонгос муу хүнтэй таарсан байвал бусдаар бол дийлэнх нь бол ер нь бол айгу цалин мөнгөн дээр асуудалгүй дэжгүй байдаг тий. Тий. Өгнө гэсэн мөнгө өгчдөг. За тэнгүүт дандаа асуулт. одоо чи ингэж штэ намайг бодох юм бол би ч ер нь яг 10 жилээ төгсөөл ирсэн штэ 18 хүрээл тэнгүүд чи намайг бодвол Монгол оюутан байсан. Тэгээд ерөнхийдөө нийгэмд бас нэг ямар хуу байсныг ингээ Монголын нийгмийг ингээ мэдэрж байгаад ирсэн штэ. Тэнгүүд яг Солонгост ирээд харьцуулахад яг ямар байсан бэ? Би одоо ингээ бодохоор яг нөгөө нэг тийм нарийн шир юм ингээ харьцуулж бол мэдгүй байхгүй би ч ингээл ээж дээрээ байж байгаа л эргэлж байгаа л ирсэн маа штэ энд. Тэнгүүд ерөөсөө нөгөө Монголд тэгж ганцаараа амьдарч үзээгөө бие дааж байгаагүй ирсэн. Тэнгүүд чи ч болохоор Монголд ингээ ганцаараа оюутан байж үзсэн. Тэнгүүд тийм харьцуулж бодож исэн зүйл байгаа юу? Байсан уу? Нийгэм талаасаа гэвэл чи ч бас мэдчихэл байгаа шүү дээ. Тэр нь бол яг нийгмийн одоо чинь хотод яадаг үлээ те монголчин яадаг үлээ те нийгэм талаас бол мэдж байгаа. Сургуулиасаа гэх юм бол хамаагүй илүү санагдсан л да. Солонгос яг нэг боловсролын систем ч тэр те хичээл зааж байгаа багш нар нь ч тэр яг нэг би энэчнээс цалин авч байгаа. Тэхийн тулд энэ хүмүүстэй юмыг нь ойлгох хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тийм байдалтай заадаг юм шиг санагдсан. Тэгээ одоо өшөө чин нийгмийн угаасаа айгүй том ялгаатай шүү дээ. Тэгэл камерлаа гарч хайрлаа. Дээрээс ялаа болоо. Тэгээд угаасаа Солонгос ч хөгжлийн үед угаасаа Монголоос хэдэн баг 10 жилээр илүү хөгжилтэй гэж боддог аахгүй. Би тэгээ нэг Монголыг ирээдүйд амьдарч байна даа л гэж боддог. Монгол нэг за эхлээ хэд 10 жилийн дараа яг Солонгос шиг хөгжилтэй болно. Тэгээ би одоо яг Монголын яг ирээдүйд амьдарч байгаа л гэж боддог шүү дээ. Монголыг метротой болохоор хоёулаа Монгол руу явах уу? За тэгвэл л штэ. Одоо чи ингээд Солонгост ирчээд ер нь бол ингээд ганцаараа за найзтайгаа амьдарч байсан л гэхдээ ер нь бол ганцаараа байсан штэ. Тэнгүүд ганцаараа амьдрахын тэгээ ингээ хосороо амьдрахын давуу тал нь юу вэ гэж бодож байна. Ганцаараа байхын давуу. Яг уу ганцаараа ер нь юм байна. Ганц бие байхын давуу тал тэгээд хосороо байхын давуу тал. За чи ихлээр болчих. За би ингээ ганцаараа байдаг байхдаа яг нэр ихтэй энийг ингэж бодож үзэж байгаа юм те. Гэтэ ер нь бол ингээд давуу тал гэхээр ингээд хоёул ингээ анх ингээ харьцаад ингээ үерхэж дөнгөж эхэлж байхдаа ингээ тустай байсан шүү дээ. Тэнгүүд тэр үед ингээд бит хоёрын гэр ингээд аюу хоол зайтай. Тэнгүүд бит хоёр нэг нэгнтэйгээ уулзалтахын тулд бас нэг өдөр ингээд зайлшгүй цаг ингээ үнэхээр гаргаж ижил уулзлахаар болдог те ингээд бэлтгэл хичээл тэгээ ажил гээл ингээд амар завгүй тэгээ тэрэн дондаа ингээ хоорондоо уулзлах гингүүд үнэхээр амар их цаг зарцуулагдаад байдаг. Тэгээд анх ингээ харьцаж болохоор мэдээж ойрхон л уулзахыг ингээл хүсэж байгаа. Тэнгүүд ямар нэгэн зүйлээ ингээд одоо үнж бэлтгэлээ тийм үнжих ч юм уу тэгжээш нэг уулзах гэж тиймэрхүү болоодсан байхгүй юу. Тэнгүүд тиймэрхүү юм алдахгүйгээр яг ингээ нөгөө хамтдаа ингээ байчаар яг тэр хийжсэн ингээ амьдралынхаа одоо хөвшлүүдийг хамтдаа хийгээ явчихаар тэр нь надаа илүү амар байсан гэх юм уу. Тэгээ ингээд нөгөө нэг дээрс нь ингээ амьдралын хэм маяг тэгээд бодож байгаа зүйлс зорилтууд ингээд амьдралыг харах үнцэг ч юм уу үзэл санаа бүх юм ингээд ойролцоо мэдээж жоохон зөвөрлөх ингээд амьдралын үцэд гардаг ч гэсэндээ ерөнхийдөө ингээд том зүйлүүдээр ингээд адилхан болохоор тэрүүгээр ингээд надаа ингээд хамт байх нь хамгийн том даваа тал гэж бодож байгаа. Чи тийм миний хувьд бас ихэд бол цаг хугацаа айгүй хэмнсэн хамт байснараа. Тэ ингээд тустай байхдаа ингээ уулзах гэж бараг цаг яваал. Тэгэл бэлтгэлээ буцаад чи явах гэж цаг яваал тэ. Цаг яваал. Тэгээ цаг хугацаа хэмнсэн. Тэгээд ганцаараа байхын хувьд бол байж үзэх хэрэгтэй гэж боддог. Тийм. Яг нөгөө нэг амьдралынхаа явцад бол ганцаараа байж үзэх заавалчгүй ёстой нэг зүйл. Тэгээд удах юм бол жоохон хэцүү бол яагаад гэвэл ингээ гадаад улсад аав ээж тэ хамаатан садангаасаа хол тэгээ энд чинь хүнд ажил хийж байгаа. Тэгээд хажуугаар нь хичээлээ хийж байгаа, хажуугаар нь ажил хийж байгаа. Тэгэл ингээл гэрлөө орохоор хин ч авахгүй харанхуу тий. Тийм. Тэгээ огтж авах чинь тэнэг санагддаг шүү дээ.
сүултээ. Тэгээ ингээд хантай байхаар ингээд нэг нь ажлаа тараац ч юм уу, хичээлээ тараац ч юм уу байж ангуул нэг би ч нэг бас хүлээх хүнтэй юм да гэж бодлоо. Гэлгүй хараалаа тий. За тэгвэл дараагийн асуулт заяа. Солонгост штэ хосороо ингээд яг зэрэг сургуульд сурахын давуу тал болон сул талыг юу гэж бодож байна? Хосороо Яг за одоо ингээ бэ болохоор магистр байгаа штэ. Тэнгүүд би ингээ бакалавр болохоор энэ нь яг ингээд амар дэжгүй санагдаад байгаа байхгүй. Тэгвэл хоёлаа зэрэг бакалавр хийсэн бол бас жоохон хэцүү тий. Арай өндөр төлбөр төлөө тэнгүүтээ хичээл нь илүү олон хоногоор ордог болохоор тий. Тэнгүүд одоо магистр чинь 7 хоногт 1-2 хоног заримдаа тэгээ онлайнаар орох юм тохиол гарч байгаа болохоор бас нөгөө нэг ажиллах юм арай илүү цаг гэлүүх байгаа. Хэрвээ зэрэг ингээд бакалавр хийсэн бол 7 дахь 3-аас 4 өдөр ч юм уу хичээлтэй байгаад ахаар ажиллах хоног нь ахаар жоохон санхүүгийн хувьд хэцүү тэхсэн баг тий. Санхүүгийн хувьд жоохон хэцүү тий. Яг хөө тэгээ яаж яг болгоно л доо гэхдээ яг хөө илүү их ачаалал аавна. Тэг илүү их ачаалал аавна гэсэн. Одоо чи ингээд бэлтгэл хийгээ зэрэг ингээд одоо тэмцээндээ бэлдээл энийхээ энэ чи бас нэлээд санхүү орж байгаа штэ. Тийм болохоор тиймэрхүү юмнуудаа яаж чадахгүй байхсан баг тий. Хийж чадахгүй. Өөр зорилго тавьж чадахгүйсэн баг. За ямартай сургуулаа л төгсч тэгж байгаа болъё гэдэг ч юм уу тий. Цаг хугацаа. Тий, жоохон нөгөө санхуундаа баригдах байсан баг тий. За, тийм ээ. За чамд заяа ганцаараа хийх дуртай хобби байгаа юу? Ганцаараа хийх дуртай. Бага. Ном унших. Бага. За. Ном унших заяа. За. Тэгэд хоол идэх. Хоол идэх. Би Тэр одоо хобби юм уу? Тий, шигданаар хоол идэх хоббитай. Ганцаараа юм идэх хоббитай. Сайн байгаа шүү дээ. Чидэл надаас нууж юм идчихсэн үү? Юм идэж хоолоо. Гэхдээ ер нь одоо ингээд за заяа байхгүй газ идчих юм уу тийм бэ? Идчихсэн. Йоо. Тэгвэл зөндөө идчихсэн. Чи зөндөө идчихсэн. Чи бод зармаг идчихсэн шүү дээ. Яа. Нэр амар инээдтэй би нэг ингээд янз бүр юм ихээр өөрөө мэрэгд ингээд идэлдэг байхгүй хажууд нахаар тэгээ би ажиллаа тарчаад нэхгүй зарим идмэр санагдаад за энэ нөгөө нэг сахаргүй сахарын хэмжээнд багас зарим чи нэг яхтай ганц идчихий та гэж амар идсэн юм бол гэрлөг орохоос газ идэх уутын хайч гэсэн чи мэрэгд яг гэрэн гадаа ш тараа наваа харчтэй тэгснэ чи ганцаараа зарим идтээ юм байна. Яа. Тийм байна. Тэ ганцаар ингээл нэг сайхан юм идэх юм гоё шүү дээ. Чиний хобби? Наас юу идэх гэх. Яг гав ганцаар байхдаа ёо. Миний гав ганцаар байхдаа хобби. Гэтэ тэгэл фитнесээ ихтэй ч гэсэн ганцаараа их ч гэсэн гоё л литер шин. Тэ? Тэгэл яг нэг санаанд орж байгаа мэдрэл юм дөө. Тэгэл бусдаар бол хоббигоо яг одоо хийж байгаа юмнуудаа ганцаараа хийсэн ч би чадна, чамтай хийсэн ч бүр илүү гоё. Тэ? За фитнесээр хэдэн хугацаанд хичээлж байна өөрөө? Яг анх хичээлсэн гэвэл бүр 5-6 жил болж байна. Яг анх фитнест бүртгүүлээд фитнесний хаалгыг амьдралдаа анхудаа татсанаас хойш 7 жил. За би бол 2024 оны 1 сарын 3 байна уу тэр хавцаанаас эхэлсэн. Нэг жил болж байгаа юм шиг. Нэг жил одоо чинь 5 сар гэдэг чи жил 5 сар болж байгаа. Лаг байна уу? За баярлалаа. Хосороо фитнес их ямар байдаг вэ? Хоёлаа ихтэй нэг хийж байгаагүй. Гэвгүй яхад ингээ хосороо ингээд яг хамт хийжсэн зөндөө л хамт хийжсэн шин. Яг хөө зүгээр ингээд нөгөө нэг хамт адилхан хоббитай байх ямар вэ гэдэг утгаар юм байна. Адилхан хоббитай авах гоё шүү дээ. Одоо шинэ адилхан хоббитай авах чинь одоо юу гэхлээ бүх цаг хугацаанд л хамт байж байгаа байхгүй тий. Дасгал хийхдээ ч хамт явна. Тэнгүүлээ одоо ингээ хоолоо ихтэй ч хамт ийн, хоолоо идэхдээ ч хамт идэн яг адилхан хоол идэж байгаа болохоор тий. Тэр ингээ хамт байгаа цаг хугацаагаа илүү их нэг хоёулахна байх боломжийг нь илүү их нээж өгч байгаа. Хоол гэсэн чинь нэр өндөг аавна гэж бодчихсон юм. Тийм шүү би бас тэгж боддог. Тэгээ ер нь одоо ингээд адилхан хоббитой байх нь хосын ойролцоонд бас
айгуу сайнаар нөлөөлдөг юм шиг санагдсан шүү дээ. Тийм заавал дасгал гэлтгүй Тийм, тий. зүгээр Ондоо юу ч заавал фитнесээ хаалбгүй шүү дээ. Ондоо зүгээр яг нэг адилхан нэг сонирхол жижигхэн ч гэсэн хамаагүй тий. Адилхан ном уншдаг ч юм уу тий. Тэр номныхаа талаар ярилцдаг. Бас нэг юм одоо хоорондоо ярилцах юм сэдв болж өгч байгаа. Тэнгүүд одоо тасгал хөдөлгөөн эсвэл ямар нэгэн хоббитой байна гэдэг нь надад бол эрэгтэй одоо би ингээ эмэгтэй хүнийхээ өнцгөөс эрэгтэй хүнд хардаг одоо шалгуур ямар нэгэн тийм хоббитэй тэрэндээ ингэж нөгөө нэг одоо юу гэдэг сахилга баттай хийдэг тийм эрэгтэй хүнийг сонирхдаг байхгүй юу. Тэнгүүд одоо эрэгтэй хүн чинь ингээд за ямар нэгэн одоо өөртөө амьдралд нь хэцүү ч юм уу юм боллоо гингүүд тэ ингээ арх марх тэгээ шоу цингийн гэхгүйгээр ямар нэгэн арай өөр тийм өөрхөн хоббигоор стрессээ тайлдаг ч юм уу эсвэл нэг зүйлд ингээд тууштай байж чаддаг зан чанарт нь татагддаг гэх юм уу. Тэнгүүд надад бол яг мэрэгдийн тэр одоо нөгөө юмд ингээд тууштай байдаг тийм зан чанарт нь би илүү амар дуртай байдаг. Тэгээд хоббигоороо ч гэсэндээ одоо хосууд хажуудах хэнийг нэ ингээд одоо татах тийм нэг зүйлтэй байвал бас гоё ах тий. Тэгээ хүн чинь ер нь яг тэрүүгээрээ ч гэсэндээ нэг арай өөртөө ихтгэлтэй арай болж эхэлдэг юм шиг надад санагддаг шин. Ямар нэгэн зүйл ингээ хийгээд ирэхээрээ тий. Гэсэн ер нь бол нэг зүйлийг даван туулна гэдэг чинь өөрийгөө ялна л гэсэн үг шүү дээ. Ялаад илүү их тэгээд илүү их дахиад би хийж чадах юм байна гэдэг нэг хүсэлтэй болж чадна л гэсэн. Зүгээр л нэг одоо ингээд хэдий ингээд тууштай байдал гэж байгаа ч гэсэндээ одоо тууштай байдал гэдэг чинь ингээд байнга ингээд яг тэрийг ингээд хийх үйл явц бол яг анх би бол тэгж боддог гэсэн байхгүй ингээд яг нэг зүйлээ яг л тэр цагтаа ингээд яаж ч гэсэн тэр хүн ямар ч хэцүүсэн тэрийг хийх л ёстой гэж ингээд тэрийг хийж чаддаг гэж боддог байсан ч гэсэндээ тууштай байдал гэдэг нь ер нь ингээд хийж явж байгаа дунд нь угаасаа нэг жоохон ингээд хүнд пауз авах үе юм. Жоохон ингээд нэг тэ за өнөөдөртөө ингэчээ та гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм унж босох энэ ингэсэн ч гэсэндээ хизээш тэр ингээд нөгөө нэг бүр болохгүйгээр ингээ өсөж дэвсээ ингээд явах процессыг ер нь тууштай байдал гэдэг юм байна да гэж би ер нь ойлгоод байгаа шин. Тэ. Тэнгүүд хүн хит их ингээ өөрөг шахахаар эсэргээр стресс олж бас болно шүү дээ тий. Би заавал ингэх хэрэгтэй гэд ёстой гэж бодож байгаа тэрнээ хүрэхгүй бол би ийм их амтан байсан ингээ өөртөө урам хугарах ч юм уу тий. Өөрийгөө одоо нэг муухайгаар бодох ч юм уу. Тим сэтгэл төрж болно. Харин тийм биш зүгээр ингээд за ингээ унах чинь ч гэсэндээ одоо энэ миний нэг ямар нэгэн зүйлийг ингээд процесс унж давсан бүх юм ингээ шулуухан байхгүй. Тэр нь бол нэг том хүлээлт тавиад димээ. Тийм багаар л эхлэв тий. Багаас эхлээл. За одоо би тэгэндээ гээд нэг жоох юм нас яг хийж байгаа зүйлийнхаа нэг 10%-ийг нь эхэлж ингэж шатуулгаж тавиал тий. Даваал хүн чинь угаасаа нэг шагнал авч ийж айгүйх цаашгаа явах нэг угаасаа нэг хүний тийм зам байдаг шүү дээ тий. Одоо шинэ нэг шагнал авчих юм бол за би дахиад чадах юм байна гэдэг ч юм уу тий. Тэгвэл ингээл тий амар том зүйлд ингээ бодцдаг. Угаасаа тэр том зүйлд хэдэн жилийг зориулж иж очиж цаг хугацааны ясна. Тийм тэгэхгүй тэгээ хүмүүс ч нэг жилийгээл нэг тэр том зүйлээ ингээ атгаад авах юм шиг бодоод. Тийм тэгээд нөгөө тэгж чадахгүй болохоор тэрэндээ шантраад тий. Хайдаг ч юм уу тий. Жишээ нь зүгээр жижигээр л бодоод одоо ингээл гэртээ байж байгаа за би гарч дасгалын дэхгүй ингээд нөгөө нэг 2 3 цагийн дасгал ч юм ингээд дотроо төсөөлө бочин за шиг шантраад ингээл унтсан штэ. Эсвэл тэгхгүйгээр зүгээр ингээд босоо гараад зам дээр нэг 10 минут талах ч юм уу тэр чинь ч гэсэндээ ингээл амар зүгээр мундаг л байгаа байхгүй тий. Өөрийгөө жоохон ч гэсэн ялан дийлээд босоод гараад эн чинь ингээд тасгалаа эхлүүлсэн байна гэдэг чинь ер нь бол тэгэл тэрнээс л ингээд багаас л эхлэх юм байна даа л гэж би бодсон шүү дээ. Яг нэг амар сүртэй ингэж тамирчин болсон тиймэрхүү хүн биш ч гэсэндээ зүгээр нэг өөрийнхөө бяцхан бодогддог зүйлээсээ ингээ хуваалцаад бол тэгэж л бодсон. За биеийн тамир хийдэг өдрийн одоо дэглэмийн хуваалцаач гинэ. За ер нь хоолтын талаар хоёлаа ярьчих юм уу хальт юу идж байгаа. Тэгээд 7 хоногт хэдэн өдөр тасгал хийж байгаа тэмцээнийхээ үйл явцын талаар. За би эхэлж За чи эхэл. За би бол 7 хоногийн 5 хоног хийж байгаа. Тэгээд хоолт гэх юм бол ерхэд бол дахианы мах, хүрээ мах, өндөг тэгээд овёс тэгээд ногоон жимс одоо ногоонууд жимс
идж байгаа. Тий. Энэ эдгээ яг одоо жишээ нь хүн одоо жинчээ ондоо штэ тий. Гүйл жиндээ таруулаад одоо хэдийг Багшийн гэдэг зам. нь тий. Багшаас асууж байгаа тэдээ гэдэг юм уу гэд гарга тооцоолж жагаад иднэ гэсэн үг. Тэг ерхэд бол өдрийн 5 удаа хооллож байгаа. Өглөө нэг хоол идээд тэгээд дахиад 10 цаг үед нэг хоол идээд тэгээд дахиад нэг яг үндсэн нөгөө дахианы махта хоолоо идээд дунд нь дахиж нэг жимс мүү тийм тарагч мүү идээд тэгээд 7 цагт нэг хоол идээд тэгээ унтахаас өмнө дахиад жимс идэж байгаа шиг. Тэгээ эмэрэг чи бүр идээлийнхэн хөргөгч эргүүлээл бэлтгэлээ жарж ирчихэл идээл. За миний хувьд гэвэл 7 ногт 6 дөр бэлтгэл хийгээд тэгээ ерөнхийдөө бол сайн нэмэрх ёстой болохоор кардиогоо ер нь болж өгөл маш сайн хийх ёстой. Тэгээд хоолтын хувьд гэвэл яг түрүүний мэрэгдийн дурдсан шиг яг тийм орцтой хоолоод идэж байгаа. Гэхдээ хэмжээ нь өөрөөр. Тэгээ ер нь бол тийм аа. Тэнгүүд одоо сар тутам тэгэл хоолтын хэмжээ нь өөрчлөгдөөд хасч нэмэх юмнууд нь өөрчлөгдөн. Тэгээ тэрийн тухай бүрт нь гоё влог дээр яриад явнаа гэж бодож байгаа. Үйл явцаа ер нь ингээ гоё влог болгоод оруулаад байгаа би. Жохноор. Тэгээ дараа нь аягүй бас гоё дурсгалтай. Тэгэхгүй хин нэгэн одоо бас яаж мэдхүүдээ те ирээдүйд тэмцээнд орох юм байлаа гэж бодоход адилхан нэг үйл явцыг ингээд тулаа хөвжсэн хүний бичлэгийг үзээд арай илүү жоохон урам авах юм билээ хэм мэдлээ те. Гэтэ ер нь юу яд юм бэлээ. Би бас тэгэл YouTube-ээс аягүй их бичлэг хайж үзсэн. Тийм би бас амар үздэг ш. Тэгэхгүй Монгол тийм одоо тэмцээнийхэн яг үйл явцыг бичсэн влог ер нь амар цөөхөн. Тийм. Тэнгүүл ингээл гадаадын хүмүүсийн бичлэгийг үз. Ингэх гэсэн ингэж хоолой идэх гэсэн тех хэвээр маань гэл. Тэндээс ингээ багаар бас жоохон юм сурж аваад эсвэл болол нөгөө тэр бичлэгэн дээр гарч амсч яа үлсэж гин ядарч гин гэл ингээл мэдрэмжээ хуваалцаж байгаа штэ. Тэгэхгүй надаа яг адилхан тийм мэдрэмж тусч байгаа болохоор за тэр тэнд хүн тэгэж чадаад хад би яагаад чаддгүй юм ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү юмнуудаас айгүй тусаалаад идэв штэ. Зя. Урам хугарах үедээ яаж эргэж урамшдаг вэ гинэ? Тэгэл угаасаа бодсон зүйлээ хийх байгаа зүйлээ бодоол би чинь юуны төлөө ингэж явж байгаа лээ тэ тэгж бодсонгууд л нэг амар юм шантараац ч юм уу гомдооц ч юм уу хин нэгэнд гомдооц ч юм уу тэгээд өгдөг шүү дээ. Тэр ингээ би яг юуны төлөө энийг хийж байгаа гэдгээ мэддэг болохоор нэг хүнд гомдооц ч юм уу тэ тэгэл би ингэчлээ би тэгчлээ гэл өөрийгөө зөвхөөц ч юм уу тэгээд өгдөг шүү дээ. Би болохоор жоохон юу тий. Юу тийгээд байгаа. Би болохоор жоохон ингээд нормах гад байдаг талтай. Гэхдээ цаана болохоор бүр ингээд нэг тийм волейбол жигээ гэдэг тийм бодол ерөөсөө орж ирдгүү. Зөвөр ингээд заримдаа ингээд одоо эмхтэн хүн чи эрэгтэн хүнийг бодвол маш их тийм нөгөө сэтгэл зүйн юу сар болгон орж байгаа штэ гормоны. Яг тэгэл нэг тиймэрхүү үед дээр бас янз олноо. Тэгэл яах те нөгөө нэг том зорилгоо ингээд нүдэндээ хараад төсөөлцөн байхад тэгээ наагур нь гарч ирж байгаа жижиг сажиг зүйл бол тэгээл байх хэвээр процесс ингэж хүлээн зөвшөөрөөл тэгээл тухай өмчөө мэдрээл даван тулаал айл болох тэгээд өөрийгөө зоригжуулаад явахыг хүсэж байгаа. Тэгж хичээдэг. Тэгэл тийм байна да. Чамд өөр асуух асуулт байна уу? Надаас байхгүй. Байгаач. Надад байхгүй юм. Үгүй байхгүй нэ гэж одоо ингэж Жиминий хамгийн анх удаа ер нь бодвилгийн тэмцээнийг Жиминий тэмцээний үзэн дээ. Тий. Тэгэхэд ер нь чи ингэ тэмцээнд орох тийм сэтэл төрсөн үү? Одоо нэг тийм яагаад би болохгүй гэж бодсон уу? Тэгэхэд яг тийг санагцсан. Нэг тийм санаанд багтаад. Зүгээр ингэ санаад багтаадсан аахгүй. Одоо тэмцээнд ингэж одоо бэлдсэн хүмүүсийг хараад би ч юм болохоор яг ингэ тогтмол яг бидний сэдвгүйсэн аахгүй. Тэгэл хийж байгаа л хайчин заяа. Хийж байгаа л болчин. Тэгэл дахиад эхлээл дахиж игээл тэнгуэл яг ингээл нэг жоохон дээшлээл буугаал
Тэгээ нөгөө хуучиндаа очиод дахиж дээшлээл яг ингээд дээшээ игрөөсөд их явж өгдөгөө. Тэгвэл угаасаа би нөгөө нэг тухайн үед нэг тийм тэмцээнд бэлдэнэ гэж боддог байсан аахгүй юу. Тэр гоё ингээд миний өглөх юм маяг ч юм уу те. Ингээд нэг гоё биетэй ингээ хүн ханаас нь ч гэсэн оо энэс дээр үл биетэй залуу юм ч гэдэг юм те. Тэр нэг тийм өнцгөөс харж фитнес хийдэгсэн аахгүй. Тэгээд яг заяагийн тэмцээнийг үзээд нөгөө нэг тэмцээнд бидлсэн хүмүүсээрээ ёо яасан гоё юм бэ. Тэгээд тэнгүүлээ заяаг би бас хажууд нь нэсэн чинь ингээд энэ тэмцээнд орохын тулд одоо ямар их хүч хөдөлмөрийг одоо өөрөөсөө гаргахт гэдгийг бас ингээ үзсэн болохоор би бас нэг тэгж үзмээр санагдаад хоолны дэглэмжээ тийм үү те. Тэгээ ингээ усаа хасах ч юм уу те ингээ тийм зүйлийг ингээ амар ингээ хийж үзхийг хүсэжсэн аахгүй. Яа тийм бол би хийж чадах болоо гэж бодож байгаа. Зарим дараа жил тэмцээнд бэлтэж үзнэ гэж бодсон. Тэгэхгүй ингээл би одоо чиний хажууд ингээд амар дэглэм барил тэгэл амар үлссэн тэгээд амар уурч морлол чамруу ингээл амар уурч морлоод идэгсэн шүү дээ жоохон болонгууд. Тэгэл тэр үе чамд ямар санагддагсэн. Тэг нэг юм бодцгол хэлсэн шүү дээ. За угаасаа хүн чинь тэгээ үлсгэр би бас үлсгэр муухай ааштай болчихсон. За угаасаа тэгээ хүн үлсгэр муухай ааштай бол юм дөө гэж. Одоо тэгээ хойлоо бүр нөгөө нэг хоёр зэрэг хоолоо ясаа тэргээр хоёр ууртай юм тэгээ яваадах юм шүү. Гэтэ гол нь ууралч чаж гэсэн ингээд бид нар гарсан өөрчлөлтөө ингээд талнаар хараа гоё урам авдаг те. Тэгэл яг нөгөө нэг би яг тэмцээнд бэлтжижсэн үеэс бас ярхан болол хамгийн яг тэмцээн болох гээд урд өдөр нь яг бүр ингээ усаа найлцсан штэ. Тэгээ би нөгөө бие ингээд багш дээр очиж ингээд нөгөө бодолгоо явсандаа гэрлүүн. Тэгэл нөгөө ингээд зогсоод ингээд гараа өргөө зогсоол хөл дээр би ингээд тогтож чадахгүй ингээд толгой эргээд бүр ингээд нүд харахуулаад заяа. Тэг ингээд хүн ус мусаа ингээд хасаад бүх юм нөлчоор жих ингээд шуугаадтай юм лээ. Гэ бүр за амар сонир өдрөнч тэгэл би бүр яг ухаалтж байгаа юм шиг санагдаад. Тэг би бүр үнэхээр төвчгүй за багшаа би гэсэн 0 орчоод ирэх хөө гэл тэгсэн чи за гэл тэгэл би 0 ороод ингээд сул дур дээр нь ингээд жоохон суугаал. Яана би ингээд ухаалтаа мараашлаа тэмцээ болоо өнгөрсөн байгаа гэж бодсон. Ямар тэнийг дэвчин шүү заяа гэл өөр амхантаа зөрөгжүүлээ. Тэгэл дахиад за одоо зөрөлчлөө гэл дахиад нөрөө биш бие бодолох гал очоод дахиад згсэн чи бүр болтгүй. За би дахиад нөлөрч байна тэний. Тэгэл суултур дээр нь би ингээ суугаал хэвчээ. Тэгж байгаа бүр үнэхэр болтгүй. Тэгсэн чи багш бас за чи ерөө хараа маргааш тэмцээн дээр ихтгэе очиод бодоод байгээд тэгээ мэрэгдийг дуудаад би яг унтлаа гэдэг. Тэгээ такси иршээд тэгээ гэртээ ирээд тэгээ тэр чинь одоо нөгөө биендэх бус бүх усаа ингээ шахахын тулд ингээ нөгөө хуурай талах хэдүүлсэн шүү дээ. Нэг хоёр ширчим. Тэр бүр амар гоё спе ингээ нүрс амар хасцсан юм чаа. Тэгээ хоёр ширхэг ингээ зүгээр амар данд талхаа штэ. Тэрийг итгэхэд л надад амар гойсон зүгээр аргаа талах. Тэгэхээр нөгөө ус мос уухгүй штэ. Тэгээ мэдгээ тэрийг идсэн чинь ингээд арай нэг тийм гайг болол. Тэгэл маргааш нь гойсон да. Тэгэл яг тэмцэн дээр ороход ингээд солонгос тамирчтай ингээ харсан чи бүр амар гоё битэй ч нарс. Тэгэл за дараагийн тэмцэн дээр илүү сайн бэлтэж орно гэж бодоол. Тэгэл дуусгасан да. За тэгээ тийм байна. Бид хоёр өнөөдрийн бичлэгээ ингээд өндөрлөе. Энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Бид хоёрыг дэмжиж лайк, subscribe дараарай. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.